Сайн байна уу? Би Хан Юн Хан гэдэг хүн байгаа. Тэгэхээр Тэгүүгийн урлагийн их сургуулийн профессор байгаа. Үүний дээрээс би Тэгүүгийн урлагийн сургуулийнхаа гадаад харилцаа, гадаад оюутан хариуцсан даргаар ажиллаж байгаа. Тэгээ миний мэдж байгаагаар бол Солонгос руу суралцахыг хүсэж байгаа маш олон залуучууд байгаа гэж би сонссон. Хүүхдүүд маань Солонгос руу явах үед явдаг ч гэсэнгээ сайн амжилттайгаар ингээд суралцаж өөрийнхөө зорилгыг хангалттай биелүүлж чадахгүй, шантрах ч юм уу иймэрхүү тохиолдол олонтой гэж би дуулж исэн. Гадаад суралцж байгаа ер нь хүүхдүүд байгаа эцтэй ер нь тухайн одоо суралцж байгаа орныхон хэл соёлыг мэдгүйгээс болж маш тийм шоконд орох ч юм уу эсвэл ингээд бэрхшээлтэй толгордог гэж би ер нь бас боддог. Миний хувьд хэм бол энэ тухайн одоо оронд очиж байгаа хүмүүс байгаа эцтэй хэлгүүгээ хэлнийхээ мэдлэг сайн биш учраас бэрхшээл учрахаас нь эсэргийлэх нь тухайн орныхоо соёл боловсрол нийгмийг ойлгохын тулд нэгдүгээр хамгийн чухал зүйл нь хэл гэж боддгоо. Тэгээ хэлийг сайн сурахын тулд хэлний бэлтгэлийн газраас хурж ирсэн байгаа манай сургууль. Тэгээ миний хувьд хэм бол солонгос суралцах нь мэдээж чухал ч гэсэн ингээд тухайн нийгэм соёл эдийн засгийн талаар бүх төрлийн талбар бүр ингээд мэдлэгтэй байж ч ер нь бол амжилттай суралцах чадна шүү дээ. Тийм учраас хэл бол хамгийн чухлаа. Тэгэхээр одоо миний мэдж байгаагаар бол солонгос руу очиод бакалавртаа очиод магадгүй ингээ мэргэжил буруу сонгох ч юм уу хэлнийх нь мэдлэг нь хангалттай туссаас болж шантраад их нутглуугаа буцаж ирдэг тохиолдол айгүй олон байдаг. Монгол хүмүүс бол айгүй бол ухаалаг чадвар өндөртэй юм байж тэр өөрийнхөө авиас бэлэг одоо бүх юмээ сайн хөгжүүлж чадахгүйгээсээ болоод шантрах тийм тохиолдол зөндөө байдаг. Тэгэхээр хэлийг ингээ онцлол яриад байгаа шүү дээ. Тэр хэлийг маш сайн сурсны нийгэм мэдэн бүх төрлийн талаас нь бүгдийн сайн ойлгодог болсныхаа дараа бакалаврын ажил үндсэн мэргэжил рүү явах нь маш чухал гэж би хувьдаа үздэг. Тэгээ миний хувьд хэм бол хэлийг маш сайн зааж өгөөд олон талаас нь зааж өгөөд тэгээд хэлээ сайн эзэмшиж авах хугацаанд нь тухайн хүүхэд юунд мундаг ямар авьяастай гэдгийг нь хайж өгөөд тэр хүүхдийг амжилттайгаар бакалаврын мэргэжлээ олох сургуульд нь элсүүлэх. Энэ дээр би фокуслж байгаа. Би өөрөө тийм мэргэжилтэн олон жилийн хугацаанд гэдэг хэлийг өөрөө их зааж сургасан тийм хүн байгаа. Тэгэхээр энэ одоо хэл одоо бусдыг болгох сэтгэл тэгээд мэрэгчлээ зөв сонгох юм бол тэр тухайн хүүхэд бол тэгэл алдахгүй дээ. Миний хувьд тийм бол хэл усаа сайн сурсныхаа дараа тэр тухайн хүүхэд маань яг юуны авьяаст ямар чиглэлээр сурахыг хүсэж байгааг нь олж өгөөд тэгээд чиглүүлэх нь бол миний бас үүргээ. Тухайн хүүхдүүд маань хэлээ сураад одоо ингээ бүх юмнуудаа ингээ сураад амжилттай сургууль төгслөө гэж бодъё л доо. Энэ хүүхэд үнэхээр ингээ сайн байж чадах юм бол би тэр хүүхэд ажил зуушлаа. За цаашлаад ядаж энэ чиглэлээр ингээ явах ийм сувгууд байгаа гэдэг тэр боломжуудыг нь санал болгох зөвлөгөө тал дээр ажиллах боломжтой. Монголд бол маш олон ингээ боловсон хүчин бэлдэх хэрэгтэй. Тэгээд манай боловсон хүчин Монголын боловсон хүчин амжилттай суралцаа буцаж нутагтаа хурж ирээд нутгийн хөгжлийнхэн төлөө ингээ ажиллаж амьдрах юм бол үнэхээр их маш олон тийм одоо баялаг гэрэлт ирээдүй байгаа гэж би ер нь бодож байна. Эний төлөө би бас хичээж ажиллах байгаа.